ойр бичлэгийг хийж таа гэж бодлоо. За би сүүлийн үед ашиглаж байгаа одоо төвлөрөл буюу тиймэрхүү ажиллаа хийхэд одоо хүнийхээ хувьд хөгжихэд одоо зайлшгүй чухал байдаг шүү дээ. Төвлөрч чадахгүй, хийж чадахгүй тэгээд 10 минутын дараа хуцаа ордог, 10 минутын дараа 20 минутын дараа тэгээд өөр юм хийдэг ч юм уу те. За ийм нөхцөл байдлаас гарахын тулд яг нөгөө хийх гэж байгаа юмаа дуусгана гэж чичирч хэрэгтэй. За би энэжээс энэ хүртэл дуусгана шүү гэл. Яг тэгэл яг чичирч хэрэгтэй. Би өөртөө дуусна гэсээр магаал дуусгадаг ч юм уу те. Аль эсвэл одоо унтах цаг болдог ч юм. Мэдгүй явах цаг нь болдог ч юм. Нэг иймэрхүү байдлаар яаж болно? Тий. Хийх гэж байгаа зүйлээ дуусгаж болно. Гэтэ нүүлцдэг, нэр үйлчдэг. Эдэр хотын талаар анх ярьсан. Нөгөө хөрөнгө оруулалт эдэр хот. Тэр ярихдаа болохоор тэр нэг тийм гоё зовлонгийн авт гэж яриад байгаа юм. Тэгээд зовлонгоо давчаад тэр жаргалыг мэдэрж байгаа нь тэр нь зовлонгийн таашаал гэсэн үг. Тэгээд би энийг одоо туршиж үзэж байгаа юм уу? Гэтэ яг үр бүтээлтэйгөөд бол үр бүтээлтэй сайн хийж байгаагаа сайн хийж байгаа. Гэтэ нэг зүйл арай л дуусгаагүй. Тэргээ дуусчихвол би ямар хэмжээний таашаал авах вэ гэдэг дээр бол амар хүлээлттэй л. За 3 минут толгой гэж хэлсэн дуусгах. Ер нь бороо ороод байна. За бай.